Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ дугаарыг би уламжлалт ёсороо хотын төвд байрлах The Corporate Улаанбаатар зочид буудлын Chairman ресторанаас бэлтгэн хүргэж байна. За ингээд өнөөдрийнхээ зочныг танилцуулахад их таатай байна. Миний дотны найз Инх Амгалан буюу Амгаа маань миний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирээд байна. Амгаадаа энэ өдрийн мэндийг хүргэе. За маш их уулзааг уудсан байх шүү. За ингээд найзтайгаа уулзааг бас уудсч тэгээд намайг ингээд подкастнда орсон. Нэвтрүүлэг гэдэг юм уу, подкаст гэдэг юм уу? За аль нь ч бол. За ингээд орсонд баярлалаа. Бас уулзангаа бас ойлаа. Ойрын сонь сайх ярих юм боломж олсонд баяртай байна. Ойрын сонь сайхан гэснээс бас уулзааг уудсан найзууд чинь юу вэ гэж мэдлдэг. Тэгэл юу энэ миний чинь сонь сайхан. Тэгээд 50 доо амьдрал ингээд үргэлжлээл. Өөрөө болоод ингээд сайхан явжлаа. Танаа хамтлагаар сонь. Манай хамтлагч одоо нөгөө жил болгоо хийдэг ниснээсээ их гэдэг бэлтгэл ажил маань ерөнхийдөө хангагдчихлаа. Одоо өдрөө хөлтэйгээл байж чинь тэгээд 4 сарын 11-нд нөгөө UG Arena байна шүү дээ. Тий. Баруун A Story гэдэг газар. Event hall. Ерөнхийдөө одоо ингээд бид хэд чинь бэлтгэл ажил байнга хийсээр хагаад бэлэн болчдөг юм байна дөө. Одоо тэгээд өдрөө хүлээгээл байж чинь 4 сарын 11 нэ. 1996 оноос хойш ч одоо байгуулагдаад өнөөдөр одоо 19 жил тий 29 жил болчихлоо. 29 жил болчлоо. Өөрсдийнхээ төрсөн өдрээр 4 сард уламжлуулж одоо гоё фестивал, амьд хөгжим фестивал хийгээд бас баггүй хугацаа өнгөрчлөө. За коронавигийн үеийг тооцвол одоо тэрнээс хойш сэргэж байна. Тэгээд Ниснес фестивал маань цар хүрээгээ хэр тэлж байна. За оролцсон барий гэсэн хамтлаг дуучид мэдүүлгээ өгж байна. За бид нар ч одоо 99 оноос ч юм уу бараг тасралтгүй хийгээд ирсэн байна энэ фестивалыг. Тэгээд одоо коронавигийн 2 жил завсардсан. Тэгээд үргэлжлүүлээд ингээд амжилттай зохион байгуулагдаад явж байна. Одоо орчин үед чинь манай амьд хөгжмийн ертөнцид олон сайхан хамтлагууд, залуу хамтлагууд төрж байна. Сонголт их болсон байна. Тэгээ залуучууд маань ч гэсэн ингээд ийм гоё амьд хөгжим, рок хөгжмийг хөгжиж байгаад би бас хувьдаа маш их сэтгэл хангалуун явдаг. Тэгээд Ниснес фест маань ч гэсэн одоо олон хамтлагууд оролцъё гэдэг боловч одоо бид нар нөгөө цаг нарнаас болоод цөөхөн хамтлагуудыг боломжоор ингээд жилээс оруулж байгаа. Энэ жил чинь 7-8 хамтлаг. Яаж ер нь тэр чинь шалгаруулж авд. Шалгаруулд юм уу зүгээр? Шалгаруулах гэж ерөнхийдөө бас манай хамтлагийн хооронд ярилцж байгаа бас нэг залуучуудын донд нэр хүнд ер нь өсөж байгаа залуу хамтлагуудаа дэмжиж байгаа. Шинээр юм хийгээд бас боломжоор авч байгаа хамтлагууд аль болохоор сонгож байгаа. Тэгээд хоёрдугаар металл хамтлагууд манаас их санал тавьсан л да. Тэгээд металл болгочхор ч юм бас сонсогчтой бодохоор бол ингээд манайх ч панк альтернатив хамтлаг болохоор тэр талаараа ингээд холиод оруулах үүднээс ингээд аль чиглэлүүдийг л оруулахыг хичээсэн. Юмнаас л ингээд юмнаас тэгээд бүх хамтлагуудаас өөр ингэсэн нэг тийм гоё мэдрэмжүүдийг аваасаа гэдэг үүднээс металч байна, панк альтернатив ч байна. Тэгээд ингээд чимэглэл болгоод гаргах гэдэг хаалдаад ийм л зорилготой. Ана Эрдэнтээс ер нь гоё хамтлаг төрж байна уу? Дөрөв чимээ вэ? Дархан Эрдэнэт ер нь Эрдэнтийн харга хурд гэдэг тиймэрхүү хамтлагууд зөндөө гэдэг юм байна шүү дээ. Гэтэ яг манай Ниснест одоогоор орж ирэх юм. Зүгээр яг энүүхэндээ хэлээд миний төрсөн дүү Эрдэнэтэд хөгжмийн багш хийдэг залуу байгаа. Сайн бэлтгэгээд 14 дэх сургууль манай дүүгийн хамтлагууд гэдэг бас залуучууд Эрдэнэтэд нэлээд сайн бэлтгэгдэж байгаа. Тэгээ яванда дүүгийнхаа шавнараас бас Ниснес рүү орж ирэх байхыг бодож байгаа шүү дээ. Би энэ яагаад асуусан гэхээр одоо ингээд дархан Эрдэнэт за манай өдөр нутгийг ч гэсэн оруулж болно шүү дээ. Гоё хамтлагууд төрөөсөө. Энд ч бас нэг арай нэг өөр гоё үг аялах дуурах болов гэж бас мөрөөддөг шүү дээ. Хүсдэг шүү дээ. Тэгээ гарах хоо ер нь Эрдэнэт чинь бол бас би боддгийг хоёрд бас Монголын Ленинград маягийн тий бас андерграунд хот шүү дээ.
Оросууд хой нөгөө зөвлөлтийн мэрэгчнүүд их байсан болохоор хөгжмийн соёл бас арай өөр Улаанбаатараас тийм санагдтiin. Тэгэхээр эндээс бас рок хамтлагууд төрж гараасаа гэж боддгийн. Тэгээд энэ хүндээ хэлэхэд бас манай дүү яг тэнд яг жинхэнэ одоо шавнараа олон шавнар бэлдэж байгаа болохоор бас дүүгийнхаа тэр хамтлагуудыг бас харцсан жил байгаа шүү дээ. Хүлээж байгаа. Сайхан хамтлагууд төрөх байхаа гэж найдаж. Чи тэгвэл дүүтэйгээ мэрэгжил нэгт юм биш үү? Тийм шүү дээ. Манай дүү чинь бас яг надтай адилхан хөгжмийн сургууль сурж байгаа. Казахстаны соёлын их сургуулийг байхаа. Астанагийн контрбасаар төгсөөд тэндээ бас ажиллаж байгаа. Одоо ингээ Эрдэнэтэд 14 дуус сургууль төгсөж байгаа шүү дээ. Тэгээ бас эхний одоо Матуул догш ингээд сургуулийн тийм хамтлагууд эхний шавнар нь одоо төгсөж ирээд энэ тэнд сургууль одоо оюутнууд болцсон. Дараагийн шавнар нь тэнд бас хөрхөн болоод идэх юм шиг байл шүү дээ. Тэгээ найзтай бас нэг зүйл дээр бас найзтай бөгөөд танай хамтлагийнханд бас баяр хүргэмээр байна. Шинэ оны босгон дээр 2024 онд бас пенза хэвлүүлж гаргасан. За баярлаа. Хос пенза гэсэн тий. Үнэхээр бас одоо ингээд энэ нэг юм том давлгаа явуулчлаа л да пенз. Хамтлаг дуучид юм пенз их хийлгэж байна. Тэгээд нийгмийн бас нэг тийм шүүмж яваад идэг. Идэх үнэтэй байна. Танай пенз жишээлбэл ямар үнэтэй байдгийг. Тэгээд үнийн хувьд өөрөө чинь бодол ямар? За манай пенз бол бусад пензнуудыг бодох юм бол бас онцлогтой. Бид нар Америкт яг одоо маш чанартай газар чанартай хийлгэж ирсэн. Тэгээд тэнд хийлгүүлээд Америкаас пенза хийлгүүлээд наашаа авчираад энэ хил гайлын өндөр татвар төлөөд наашаа оруулж яадаг гэдэг үнэхээр зардалтай юм билээ. Тэгээд манай пенз хийлсэн лейбл маань бас аль болохоор бидэртэй ярилцж байгаад боломжийн үнээр зарж байгаа л гэж бидэрт тохиролцоод хэлсэн. Тэгээд миний хувьд бол яг үнийн хувьд бол яг л одоо боломжийн байгаа л гэж би бодож байгаа. Яг бусад хамтлагуудын урд хятад хэвлээд ирж байгаа хамтлагууд пензнуудыг явуулах юм бол үнэтэйгээ хувьд тэгэхээр цаана хэвлүүлээд ирсэн өртгөө бодох юм бол өндөө бол ямар ч ашиггүй байгаа л да. Бид одоо яг тэгэл цаг хугацааны ихээр ингээд яванда болох билгүүдээ бид нар бол нэг тийм ашиг харсан юм бол ерөнхийдөө тэр хэвлсэн компани маань өөрсдийнхаа тэр хэвлсэн зардал хонороо бас гаргаж авах ёстой. Тэгээд бид тэрийг хүлээгэл байж байгаа. Тэгээд яг л шударгаар л явж байгаа гэж. Энэ зах зээлтэй холбоотой байна. Бид нар чинь зах зээл жижигтэй. За дээрэс нь хэвлүүлж байгаа тоош хэрэг нь өөрөө цөөхөн үйлдвэрийн үед бол нэг тийм ач холбогдолгүй тоо байгаа бах тийм шүү дээ. Бид нар чи одоо том одуудын юм хийвдэг. Тэгээд дээрэс нь яг ийм нөхцөл байдалтай байхад одоо чи сая бас хэллээ татаас тийм энэ дээр бас нэг жоохон туслаад өгчүүл үг нь бол тийм төрөөс тэгдгийм байна. Бид нар чинь би ч одоо нарийн ширээ мэдэхгүй ямар ч хэлсэн пенцтал болж байвал гоё байсан. Тэгээд ямар ч хэлсэн гар ангалга гэдэг дөрөв дэх цомог саарл үе гэдэг хоёр дахь цомог гэдэг юм хоёр саарл үеийн дотроо дабл тий. Тэгээд ингээд манайх чинь дөрвөн цомгийн хоёрыг нь ингээд хоёр дахь дөрөв дахьгээ пенц болгоод хэлүүлээд ирсэн. Тэгээд энэ маань хаавс Америкт одоо маш чанартай үйлдвэр чанартай хэвлэгдээд наашаа ингээд маш их одоо зүйлийг туулаад орж ирээд ямар ч хэлсэн боломжийн үнээр л зарагдаж байгаа гэж би. Яагаад энэ хоёр цомгийг сонгосон юм? Одоо байгаа л тэрсэн л та. Хүчил төрөгч байна, мистик тавгч юм. Хүчил төрөгч болохоор бидэрт өөрсөнд маань оригинал юм байхгүй. Зүгээр яг CD-нээс ингээд яагаад хүчил төрөгч хаана бичүүлсэн? Хаасайг бичүүлсэн шүү дээ. Эхлээд радио 102.5 Ямаха студ гэж байгаа. Тэгээд дараа нь драмын театрын Дашкахын хуучин студийн суурин дээр чи 2 жил 3 жил жахуу өө юм болж олон хүний гар дамжиж байгаа. Тэгээд тэрний тэгээд их мастеринг байдгүй байхгүй. Студент байхгүй болчихгоо байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд саарл үеиг бол бас юунаасаа яг нөгөө саарл үе болохоор нөгөө дижитал биш. Юу лээ? Аналогоор бичсэн болохоор сэргээгээд тэгээд явуулсан. Сүүлчийн дөрөв дэх цомог болохоор бидэрт яг их нэсэн болохоор манай саунд инженер жоохон ингээд юухаар аналог руу
хуургаа тэгээд явуулсан. Байгаагаа л гаргаж байгаа хандлал. Түүнээс бол зохиогчийн эрх мэрх нь бол бүгд танад эзэмшдгээр байдаг байна тийм. Одоо энэ би яагаад асуугаад ингээл тухайн үед ингээл 90-ад онд ч ингээл хамтлаг дуучид дийлэнх нэгэл зохиогчийн эрхээ өгөөл зөрүүнд нийтэн төгрөг аваад эрхээ өгцгөөц одоо тэрийг ингээл дахин хэвлүүлэх нийтлэх чадваргүй болцсон. Нэг тийм зовлон тохиолдоод идэв юм шиг. Тийм манад болохоор тийм байхгүй. Бид нар чинь тухайн үедээ бас зохиогчийн эрхийг өгөөд CD-тэй боллоо гэж их үзсэн. Тэгэхэд болоогүй дээ л одоо баярлж шүү дээ. Яг үнэ. Одоо тэгээд өгсөн бол нэг барьцаанд орчих. Тий. Яг хөө хөтөлбөрчийг бид нар дахиад шинээр тоглоод ингээд пянц болох нэг бодол байна. Гэтэ энэ нь болохоор 50-50% та болчиход байгаа. Надад болохоор ингээд хуучнараа тэр хуучны сарпаа бичлэхээр ингээд түүхэнд үлдээсэй гэж бодод байгаа. Манайх хамтлагийнхан болохоор дахиад шинжилээд нэг тоглоод бичвэл яасан юм бэ гэсэн ингээд яг тодорхой шийдэлт бол бид нар хөрөөгөл байна л да. За тэгээд одоо ингээд маш их том жижиггүй гэлтгүй их том наадмууд амьд хөгжмийн ерөнхийдөө дуу хөгжмийн наадмууд бий болсон байна. За түүнд бол манай Нийснэс фестивал маань багтана. Залуу хамтлаг дуучдгээд хоёлоо ярьцлынхаа ихэнд бас дурдлаа. Яг ингээд тэр залуу хамтлаг дуучдыг гэд харахаар сонсохоор сошиалор зөндөөл харагдаж байгаа бох тийм. Юу бодогдож байна? Энэ хэлдгээрээс сонголт хоолны меню бол ариун боллоо шүү дээ. Тий. Одоо нэг үе бодох юм бол бас мэдээж зэрэг таалагдахгүй ч зүйл байгаа шүү дээ бас. Байгаа. Тэгээд нэг үе бодох юм бол залуучууд маань нэгдээд олон сайхан хамтлагууд төрж байгаад би түрүүн хэлсэн. Сэтгэл хангалуун явдаг. Мэдээж тэр бас хичээсээ ахын хувьд те арай илүү ойн сүлээсний хувьд бас хэлчмээр юмнууд бол байдаг. Тэгээд тухайн үед нь боломжоор би өнөртөө хэлээд хэлхийг хичээгээл явдаг. Тэгээд ерөнхийдөө бол энэ бүхний цаана манай сонсогчд үзэгчд тэгээд тэрний цаана манай Монголын хөгжмийн ертөнцөл хожин штэ. Энэ олон хамтлагууд гарч ирээд хэн үлдэхүү, хэн ямар бүтээл хийж одоо цаг хугацааны даван туулах уу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Өнөөдөр ингээд олон хамтлаг гарч ийн гэдэг бол энэний цаана манай үзэгчд, сонсогчд л хожихол тэднэрт л одоо юу гэдэг юм те тустай зүйлүүд тийм болох юм. Тийм л чухал. Хүмүүс одоо надад бол ингээд олон хамтлаг гарч ирээд муу тал гэсэн юм бол надад бодогддог. Энэ бол хөгжижэл байвал одоо надад сайхан байна. Тэгж эндээс мэдээж ирэх тэгэл шалгуураараа тэгэл их шигдэл явчих. Тий, урлаг бол юу штэ. Арын алга байхгүй штэ. Тэгээд тэрэнгүү үлдэх нь үлдэнэ. Тэгээд ботроод цаг хугацааны л асуудал л да. За бид одоо Нисваны хамтлагийн шинэ цомог, шинэ уран бүтээлүүдийг юу хизээ сонсож эхлэх үү? Таад маань юу юм хийж гин үү? Тэр талаар жоохон бидэнд. Тэгээд одоо ингэх юм манайх ч бас тусдаа ажил хийгээд байгаа болохоор манай дарахаа жишээ нь 23-т багшилж байгаа. Тэгээд яг жилийн жилдэл одоо Нийснэсийн өмнөх нь цуглараа нэг юм хийдэг. Тэрхүүл байдалтай байна. Нодлон бид нар ч Нийснэсийн өмнө 2 дуу гаргасан. 2 дуу гаргасан. Тэгээд 6 дугаар тасаг. Тийм мартцсан бро. 6 дугаар тасаг агуу санаа гээд 2 дуу дүрсчүүлээд YouTube-д гаргасан байгаа. Тэгээд цаана хий үзэгдэл гээд нэг дуу одоо бас караванд ажиллагаа. Тэгээ сая нэг дуу бас үзээд ерөнхийдөө бичээд дуусах тал руугаа орж байгаа. Тэгээд зарим нэгэнд маань таалагдахгүй байгаа болохоор бид гарахгүй юу гэдэг ингэсгээл байж н одоо бүр ийм шатанд орж урд нь нөгөө бид нар ч муу сайн чамаагүй гээд хийгээл зоригтой хийгээл гаргадаг гэсэн. Одоо ингээд заримдээ жишээлбэл надад таалагдахгүй бол одоо нэг болох уу гэдэг ингээд ийм эргэлзээний төрөөд байна л да. Эсвэл энэ бол нэг бол хашир болсных, эсвэл аимхаа болсных, эсвэл бол их туршлагатай болсных өөрсөнд маань гологдоод байвал бас хэцүү. Нэг юмтгүй ингээд энийг бол хэлж өгөхгүй нэг иймэрхүү байдалтай л байна. Яг хөө гэхдээ шин цомог гардгаараа ямар ч лээсэн гарна хизээвэл гэдгийг би хэлж өгөхгүй. Цаг хугацааны л асуудал. Тий. Гарахын үед бол гарна. Хай тэгээд одоо тусдаа ажиллаа хийгээл залгаад байна. Тэгээд хамтлаг ер нь яаж санхүүжт юм бэ та?
Одоо ингээл энэ тент тоглох урилгууд ирнэ за мэдээж ирэг тий. Бид нар чинь нөгөө амьд хөгжийн клубуудаар тавд хагасаа болгонд тоглолдог л да. Одоо хүртэл тоглож байгаа. Одоо хүртэл тоглож байгаа. Хүмүүс чинь нөгөө манайхыг байдаг юм уу гэж зарим хүмүүс тэгчтэй. Яг ерөнхийдөө бид нар чинь амьд хөгжийн клубуудад одоо Гранд Хам байна. Драма театрын ажил. Тэгээд Рево гэж манай найзын клуб байна. Тэгээд Хая Хард Рок. Тэгээд энэ клубуудаар 7 хоног болгоны тавд хагасаа ингээд тоглоо явждаг болохоор бас гайгууд чинь боломжийн цалин өстэй тоглоно шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар биднэрт бэлтгэл болчихж байгаа. Гуравдугаарт бид нар чинь бас хамтлага боломжийн сурталчлаад яваад байгаа гэх тий. Тэгээд иймэрхүү байдлаар л амьдэрдэг шүү дээ. Ахмад дууч тэр залуу үеийнхэн тэр гадаад их явж тоглоод байна шүү дээ. Гадаад түүр мөр зөх. Саунд хүртэл Австрал тоглож явах шиг байлаа. Тий. Хайд тийм санал ирж байна. Гүй одоогоор яг ирсэн юм алга. Ерөнхийдөө яг санал ирвэл тоглолдог. Тэгээ одоогоор бол энэ жил 100 болохоор л эхэлдэг л дээ. Ялангуяа урагшаага зөндөө олон фестивалуудын тоглолтуудын саналууд ирдэг. Бизнесийн араас л гараад ирдэг л дээ. Тэгэл хүлээсэн л байж байна. Одоо 100 үнэхээр завгүй болсон билээ шүү. Тий. Одоо хөдөө орон нутгийн дээр Ара фестивал эднэр ингээл нөгөө домогт Playtime гээл гой наадмуу зөндөө болцсон биш үү? Тий. Араа чи бүр бүтэн сар гараа өргөжилдэг тийм том наадам биш. Араа ч бол одоо бас л Монголд ранкараа толгойч ихэр наадам болох төлөвтэй болж байгаа шүү дээ. Одоо ингээ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Миний бие бол яг амьд хөгжмийн хариуцаад бас явж байгаа. Тэгээд Ара фестивалыг санаачлаа зохион байгуулалт явж байгаа залуучууд би бол бас айгүй их баярлж байна. Энэ ганцхан одоо тэр хүмүүс одоо юу гэдэг юм бэ? Өөрсдийнхээ төлөө хийгээгүй. Бас зөвхөн архангаан төлөө хийгээгүй. Энэ бол ерөөсөө Монголын хөгжмийн урлагт оруулж байгаа бас асар их том одоо юу гэдгийг тий хөрөнгө оруулалт тий амьд хөгжмийг ер нь Монголын урлагийг дэмжиж байгаа ийм сайхан зүйл зохион байгуулж байгаа Ара фестивалийн хамт олноос. Энэ маань игээд олон улсын чанартай болчихсон тий. Тэр болоо ойлгомжтой бодохгүй энэ цаг хугацааны л асуудал. Гаднаас гой дуучид ирээл дуулдаг болж. Тэгээд хүмүүс ч анх ингээл зохион бол юу ч хол ингээл үгүй шүү дээ. Одоо 2-300 км-ийн 3-400 км-ийн цаанал тэгэл хол байх тусмаа жишээ нь илүү гоё жинхэнэ кафег авах шүү дээ. Бараг одоо ч тэгтээ тэр бол холдоо орохгүй л дээ. Хаяанд л болчиход байгаа байхгүй юу? Одоо ч зам харгуу хөгжсөн. Бүх хүмүүс унаа машин тэрийг бүх юм шийдэгдсэн байгаа. Энэ цаг үед бол удахгүй бараг хаяанд шахвал гэртэн шахвал юм шиг санагддаг бол Ара фестивал. Одоо нэг бүсчлээд бүх аймагуд хийдэг болчихвол гоё. Тий тэгвэл хэлээ. Зүүн бүсэд хэдийн аймагт хийж болохгүй гэж тий. Яагаад болохгүй гэж. Цаг хугацааны л асуудал гэдэг. Би одоо энэ үгийг өнөөдөр яасан хэлж байна. Хэдийд хийвэл юу Хүүк фестивал гэх юм. Оюук фестивал юм. Ингээд улс төр жилээд. Улс төр гэснээс сошиал ертөнц гэж одоо нэг том ертөнц бий болчлоо л да. Тэгээд хэр одоо стрессдж гин, хэр улс төрж гин. Би ч одоо ярьчих тэрнээс одоо хол явах мэлээ. Гэтэ бол нэг дуу болгоо хийлнэ гэсэн. Одоо хэлэхгүй. Тэгээд би чинь гоо ер нь тэр сошиал ингээд өөрийнхөө дуртай дургүй юм хэлэхгүй. Одоо болио. Би чинь юу юм бэ л дээ. Өөрийгөө тодорхойлох одоо ойлгуулахтай их муу юм бэ л. Илэрхийлэхтэй муу. Бичгээр бол би ялна шүү дээ. Гэхдээ миний хийх ажил биш юм бэ л. Тэгээд би зүгээр чаддаг юм аа л хий. Цаашдаа ерөөсөө ямар нэгэн тийм өстрийн асуудал энэ юмнаас үнэхээр нэрээ татчихвал нэгдүгээр миний ухаан одоо кругозор юм хөрөхгүй хоёрдугаар миний хүсэл бодол бол биш гэдгийг бол ойлгосон. Зөв. Амгаа маань бас ингээд зөвхөн Нисванас хамтлагийн дуунуудыг зохиогоо бусад хамтлаг дуучдад бас үе их гой дуунууд зохиож. Хөөрхөн дуу зохиод үү. Тэгээд хамтарч байгаа гой тийм төсөл мөсөл байна уу? За ер нь төлөвлөсөн юмнууд бол байгаа. Тэгээд одоо би ч бас одоохондоо бол гэртээ
маш их чухал ажилтаа байгаа. Зөв зөв. Тэгээд 2-3 жилээс бол төлөвлөсөн юмнууд бол ингээд ажмаар гэртээ ингээд магцлал явуулчихлаа. Тэгээд цаг нь болохоор тэгээд гаргана л да. Одоо нааны олон юм яриад явах бай. Тэгээд угаасаа миний хийж чадах юм бол энэ дуу хөгжим, урлаг, рок хөгжим. Тэгээд нэгээл хийсэн дээр. Тийм шүү дээ. Баяр шиг олон юм руу чадахгүй байж сарвалцаа зөв. Эсвэл зөв шүү бас. Ачиг зөв. Энийг бол маш их олон хүмүүст хэлчмээр санагдаад тий. Юм руу ингээ өсчээд идэх хүмүүс байдаг. Үгүй чаддаг юм л хийгээч л гэж хэлчмээр санагдаад. Чаддаг юм сайн хийгээд муу сайжсан хийгээд байвал ямар нэг хэрэгтэй хүнд нь хэрэг болно. Хэрэггүй хүнд ийм хэрэггүй юм байдгийм байна гэж ойлголт болно. Тийм үү? Тэр нэг 2 жилийн өмнө үлээ дээ. Чи бас нэг өөрийн цахим уудсан дээр Нисван самтлаг ингээд Playtime-д оролцохгүй гэдэг нэг ганц өгүүлбэр бичээл тэр маш их шүүм дагуулсан л та. Яач ба. Уг нь бол ингээд бараг салшгүй ингээд Playtime Нисванаас хойш бараг танах зүгээр жил болгон оролцдог байсан. Тэ? Ганц үнэн ч одоо оролцогч гişүүн. Тэр үнэ ингээд маш их хүмүүс чамаас асуусан баг. Чи залхатлал хариулсан баг. Гэхдээ ер нь ямар тийм шийдвэр гаргасан. Тэр чинь тус фестивальд бол дургуудаа биш зүгээр та нар ажил давхцаад өөрийнхөө юм хийх болол тэгсэн биз дээ. Тэгсэн байлгүй дээ. Тэгсэн бах уу. За. Ер нь бол яг юм чинь юм болоод юу гэмдэ хугацаанд болсон болвол тэгээд юу гэмдэ болж сурах хэрэгтэй. Хугацаанд болсон болвол хийх хэрэгтэй. Хугацаанд болсон болвол болох хэрэгтэй. Тийм л зарчмаар л явсан. Саяхан бас би одоо чиний сошиал хуудсыг л одоо бас ирэхээс ч юм жоохон хууч төнгөчээл тэгэл саяхан бас одоо Живд 2-ын хувьд бол бас жоохон гонигтай мэдээ дуулсан. Хотны сайхан найз маань бас бурхан болчлоо. Мэднэ самтлагийн. Тэгээд найзаагаа дурсаач. Наач одоо аюу хэцүү байна. Би яг одоо хоёлаа яг энэ яриа эхлэх юм сая ярьсан чи ингээд энд нөгөө зүг болчоод ингээд одоо би ингээд юм ярих гэхээр ингээд бас хэцүү л байна л да. Энэ бол мэдээж маш хэцүү зүйл тийм нэг одоо ингээд манай хөгжмийн урлагаас бас ингээд орны орнолоо очно гэдэг бол хүнд асуудал. Би өөрөө одоо ингээд сүүлийн үед ийм юм дайгу эмзэг болсон бай. Ямардаг болсон. Хэд хоног болсон гэхээр хэцүү байлаа. Нэгэнт ингээд атсан хандгаа дурсахад хөл зурх хайлна гэдэг шиг тийм. Бид нар чинь нэгэн цаг үед яг нэг цаг үед Мэднэс, Нисванс, Найтрен гэдэг 3 хамтлаг ер нь хэдэн сарын зөрөтөл анх төрсөн. Тэгээ Монголын амьд хөгжим, рок хөгжим өөрөөсдийнхээ зам мөрөөр өөрөөсдийнхээ замыг гаргасан. Тэгээд одоо зарим маань одоо ингээд бурхны орнолоо явчлаа. Цэл залуугаараа энэ бол үнэхээр харамсалтай зүйл. Яг ингээд миний хувьд одоо үнэхээр энийг бодохоор би өөрөө ингээд айгүй хямраад юу ч гэдгийг одоо би энэ талаар одоо тайлбар юм уу сэтгэл санаагаа одоо онголох хэмжээний юм бол одоо биш байна л да. За. Ямар ч юм найз нь үнд хэцүү байгаа. хэцүү байна. Яг хөө тэгээд ганц юм болохоор одоо хүний орнд очсон одоо энэ жил их хүнд болж байна. Мөрцөө одоо цайг дуулдаг инх төмөр найз маань өгөөд удаг багт. Цахнаа найз маань ингээд хүний орнд авчлаа. Тэгээд бид нар одоо үлдэж байгаа бид нар хүн болоочтойгоо үргэлж сайхнаар дурсаж тэгээд хүмүүсийн үлдээсэн одоо зүйлийг хүндэтгэж үлдэх л одоо үлдлээ. Би одоо ингээд яг зүгээр. Зүгээр. Чиний яг зөв 100% зөв. Тэгээд бид нэр одоо хин дотны ч бай, дотны бус ч бай ингээд хингуйч одоо ингээд бурхан болох. Энэ нэг том гэр бүлээс ингээд хин нэг маш их хүн явж шít та сүүл үед тэгээд бид нэр одоо үрд сан дурсах нь
бидний зүү байсны хэрэг юм болоо гэж боддیں۔ Хүн ясны тийм. Дуу хуур нь бол мэдээж хэрэг мөнхөд оршиж мөнхөд ихшиглэж явах болно. Ийм учраас энийг асуусан юм аа. Тэгээд зүгээрээ манай найз маань эргээд хүн төрлөө олоод сайхан бидэндээ эргэж ирнэ л гэж одоо итгэлтэй л байна да. За тэгээд юуны өмнө тэгээд цаг хугацаа их богинохон байдаг. Тэгээд амгаагаас бас нэг товчхон хідэн асууя гэсэн юмнуудаа ерөнхийдөө асуучлаа. За тэгээд сүүлд нь би одоо подкастынхаа төгсгөлд найзаасаа бас нэг сүүлийн үед хүмүүсүүдээс маш их асуугаад байгаа. Уламжлал болгоод тэр асуултаараа өндөрлүүлэе гэж бодож байна. Ингээд өндөрлөх болсон юм. Тэглгүй байх. Тий. Амгаагийн хувьд аж аргал гэж юу вэ? Аж аргал гэж юу? Энийг аж аргал гэдэг үгийг бодохоор яг би аавынхаа хэлсэн үгнүүдийг л санаанд ордог юм л да. Манай аав чинь кино механикч тийм урлагийн сэтгүүлгээ өндөртөө тийм хүн байсан. Тэгээд тэр нь ч надад нөлөөлсөн баг. Тэгээ одоо ингээд дуу хуурыг маань ч гэсэн ингээд нөлөөлдөг байлгүй гэж боддог. Тэгээд аз жаргал гэж юу юм бэ гэл одоо найзуудтайгаа ярьж байгаа юм багасаа л сонслоо л да одоо эргэн тойрныхон хүмүүстэй. За энийг аз жаргал гэдэг бол баруун талаас бараа уул гарч ил аянх нэжгнэл мөндөр ороод бороо ороод энийг аз жаргал юм биш ээ. Аз жаргал гэдэг бол тэнд нэг нь өмдөндөө байгаа л энд нэг нь уйлал тэнд аяг хаглал ээж нь орилол энэ бол аз жаргал гэдэг аав ярьдаг байсан бохгүй юу. Тэгээд би энийг л хэлэх байна. Тэгээ аз жаргал маш ингэ зүгээр хажууд чинь өргөлж байдаг. Үүнийг мэдрэх л чухал. Үнэхээр гоё зүйрлэл, үнэхээр гоё. Танаа аав юу нэг зөв юмыг олж мэдэрсэн байна. Аж аргал одоо холоос хэдэн уулын цаанаас биш. Хаяанаас хажууд чинь өргөлж байгаа. Үүнийг одоо мэдэрч одоо хүн тэгээ тэрүүгээр л их сайхан байх ёстой гэж л хэлсэн юм болов гэж би бодоод байна л да. Тухайн үед би ойлгоогүй л дээ жоохон байхдаа. Нөгөө найз нөхд нэг хаяа тэр үед чи ямар цалингаа тавихаар жилд сард нэг удаа л ганц юм ээжийн зөвшөөрлөөр зайлуулаа авал тэгэл ганц хоёр найзаагаа дуудаад нэг ганц философи яриад тий манус чи ямар өдөр болгон баар савнд ороод чөлөөтэй тийм үе байсан юм шүү дээ. Тэгэл тэр олон хүүхдийнхаа дундуур бас нэг сардаа ганц удаа нэг цалингаа авах буухаар зайлуул нэг ганц суудаг байсан байлгүй дээ гэртээ тий. Тэнгүүд нь би яг хажууд нэг чих тариа сууж нэгтэй өвнөд бас үлдсэн байл л да. Тэгээд одоо тэрнээс одоо сая аз жаргалын тухай ойлголт надад нэг иймэрхүү байдлаар сууж үлдсэн байна л да. Энийг хэлэх байна. Сайн байна. Их зүв суусан байж. Гоё. За тэгээд найзтай энэ хугацаа их богинохон. За тэгээд найзтай юуны өмнө одоо урилгыг минь хүлээж авсан маш их баярлалаа. Гэр бүлтэн бөгөөд найзтай эрүүл энхийг хамгийн түрүүнд хүсмээр байна. За баярлалаа. Эрүүл саруул байх тэгэл зүйл болно доо. Тэгээд бид хоёртай хамт байж энэ богино хугацаанд тодорхой мэдээлэл авч за амгаагийн маань бас ганц хоёр үзэл бодлыг бас сонссон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Бас найзгаа ингээд энэ сайхан ярилцлаганд үрж оролцож бас Ниснес фестивал тий бас жоохон ч гэсэн бас олон хүмүүстэй санал бодлоо олзох боломж олгосон. Найздаа баярлалаа. Би тэгээд гоё ярьцтайг болгоочлаарай. Энэ бол ямар ч гоё юм хэрэггүй. Тий. Тодорхой ярьж бас ойлгомжгүй юм эсвэл бас уучлаарай. Ингээ байгаагаар нь хүлээгээд. Тийм шүү дээ. Ямар ч хачиргүй, ямар ч баглаа бодлогүйгээр л авна шүү дээ. Тий. Маш их баярлалаа. Хоёулаа өнөөдөр тоглолтын хувцсыг л өмсч чадсангүй. Тэглээ харин би нэг ганц юм юу зүйлчэнгүү тоглолт явууз. Зүлжээ угарчжээ. Тэгээд зүлж яцаагүй шүү. Түвчээ угарчжээ. Энийг нэг янзлчих хэвчээ тоглолтын хувцсныхаа. Тэрийгээ гоё тоглолтын хувцс гэдээ нэрлээд байгаа. Нөгөөх нь хайц. Амгаагийн тоглолтын хувцс ингээл карманд багтчихдаг амар юм. Бол ингээл олон жил явж байгаа шүү. Ингэж жагаад ярьсан бол яг тоглолтын хувцстайгаа тий. Миний төвчийн янзлагдах болов. Наа чиний янзлалтай газар зөндөө байгаа. Араа мууччээ. Бас за. За маш их баярлалаа. Одоо жигнэсээ бай. Дуусаагүй.